Тэгэхээр ярилцлагынхаа дараагийн хэсэгт бид мөн л тухайн улс орны хөгжлийн бодлого, хөгжлийн төлөвлөгөөний тухай ярилцахаар дараагийн зочноо ураад байна. Тэгэхээр Норвегийн хөдөө аж ахуй, амьдралын шинжилгээ ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хөгжлийн бодлого судлаач Найдан хүү Монголд эх орондоо ирээд байгаа тань завшаан таарч ярилцъя гэж студид ураад байгаамаа. Танд өглөөний өдргөө. Өглөөний өдөр. Сайн явж байна уу та? Сайн явж байна. Хөгжлийн бодлого судлаач гэхээр хүмүүст бас яадаг юм бол ийдэг юм бол. За Норвегт ийм одоо юу гэдэг амьдралын шинжилгээ ухааны их сургууль тэнд эрдэм шинжилгээний ажлын энтер гэхээр бас сонир санагдчихж магадгүй л те. Би эндээс эхлэе гэж бодож байна. Ер нь бас Норвегийн жишээ туршлага тэр уул уурхай баялгаа эзэмших энтер гэдэг бол дэлхийн нийт алдартай монголчууд ч одоо сүүлийн бараг 10-20 жил туршлагын судалж байна л та. Тэгэхээр яг манай сургууль 2005 онд одоо амьдралын шинжилгээ ухааны их сургууль болсон. Тэгээ ингээд төрөл бүрийн салбаруудын одоо судалгааны одоо том төвүүд байгуулж байгаа. 2025 онд бол үндсэндээ дуусна. Одоогийн байдлаар одоо засгаас нь 4 тэрбум доллар зарцуулаад одоо ингээд том кампус орж байгаа. Үүний нэг одоо салбар нь энэ одоо хөгжлийн бодлого судлага буюу development study гэж би болсон. Энд бол одоо бакалаврын сургалттай, одоо магистрийн сургалттай, докторийн сургалттай, докторийн дараах сургалттай. Тэнд чинь бас манайхаас ч бас нэг ганц хоёр хүүхд бас тэнд бакалаврын төвшөнд суралцж байгаа. Манай сургалт. Ер нь хөгжлийн бодлого гэх том ялахаар тухайн Норвег улс бол юу гэж ойлгодог юм бэ? Ер нь яг хөгжлийн бодлого гэдэг салбар салбараар төрөлж хөгжих хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээ хөдөө аж ахуй хоршоолоо яаж байгуулвал одоо биднээс явах вэ? За энэ бол одоо миний судалгааны нэг одоо гол чиглэл байна. Таны. Ер нь голчлын дээр ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө одоо ашигт мултмлын тэгмөртлж одоо байгалийн тэгш хуваарлалт. Байгалийн тэгш бус хуваарлалтаар явж байгаа улсууд одоо нэг баялагын хараал хүрдэг гэсэн томьёолт олцоод байна шүү дээ. Тэгэхээр бол Норвег бол ерөөсөө энэ байгалийн тэгш хуваарлалтаараа одоо энэ дэлхийд одоо үлгэрлж одоо жишээлж яваа юм уус. Тэгээд чинь одоо олборлт явуулаад тэндээ сан бүрдүүлээд сан нэгчүүнүүд одоо 900 хэдэн тэрбум доллар болсон. Ингээд энэ одоо манайханаас ч одоо маш олон хүмүүс очиж энэ сангийнхан судалгаа хийгээл. Тэгээ яг манайд бол яг өнөөдөр очсон хүмүүстэй ч гэсэн биднес хэлдэг л дээ, маргалдаг л да. Яг л өнөөдөр биднес одоо уул уурхай ажиллаж байна, орд газруудад олборлож байна, орлогоо олж одоо татвараа авч чадахгүй байж тэр одоо орлогоос сан бүрдүүлнэ гэдэг бол хол байна л да. Эхний ээлжинд биднес одоо татвараа зөв авдаг, татвараа зөв авч чадчихэж энэ төсвүүдэд оруулж ирж энэ ард түмнийхээ амьдралд одоо нэмэр болгож чадчихэж тэрний дараа тэр хоримтлал үүсгэх энэ тал руу гарна. Тэгэхээр л энэ дээр одоо заавал ч биднес талах нь хөгжлийн стратеги, тэр хөгжлийн бодлого одоо хэрэгтэй байна. Норвегтэй харьцуулаад та жишээлээд яриач. За Норвег тухайлбал ямар байгалийн баялаг байна? Тэрийг яаж ашиглаж байна? Тэндээс хэрхэн сан бүрдүүлж байна? Тэгэхээр яг за 3 үндсэн юм яа. За Норвег бол далайн гүнээс одоо маш одоо хэцүү нөхцлөөс одоо далайн гүнээс нефт олборлдог. Нефт. За маад бол нүүр салт одоо зэс төмөр гэдэг одоо нефтэн ч хүртэл байна шүү дээ. Ийм баялагтай. За Норвегийн нөгөө нэг гол одоо мөнгө болж байгаа салбар бол загасны аж ахуй. Манайх бол одоо яг 5 шуу малтай нүүдлийн одоо мал аж ахуй уламжлалт мал аж ахуй. Бид чинь 56 за 50 сая малтай гэж. За нөгөө тал нь бол Норвег бол ой. Тийм ээ ойн салбар бол маш өндөр хөгжсөн. Манай тэгвэл жишээлбэл биднес одоо нөгөө хүннүгийн үеэс бүтээгдсэн түүх байна шүү дээ. Энэ түүх чинь бидний бас баялаг байхгүй юу? Бид өнөөдөр Холливуудтай хамтраад ч гэдэг юм уу. Одоо их хаадынхаа тухай, их одоо хаттынхаа тухай ч гэдэг юм. Сайн түүхэн кино хийх юм бол бид хэдэн зуун одоо тэрбум доллар тийм ээ олж чадна шүү дээ. Нэдлэн их төчлөө нөгөө зөвхөн одоо манай уламжлал дээр яасан нөгөө чонон сүлдүүд тийм Марко Поло ч гэдэг юм. Хичнээн одоо хэдэн өдрийн дотор хэдэн сая олж чадчихэв. Тэгээ манайх бол өөр нэгсэн баялагтай. Дээрээс нь нэмээд манайд сайхан юу шүү дээ. Одоо байгаль орчин зууны цагт, өвлийн цагт үздэг одоо энэ хүмүүс танилцуулдаг. Энэ их хаад чинь нутгийг бас ирж үзье. Одоо бас нэг удаа амьдралдаа нэг удаа очиод үзчихье. Биднээс одоо нефтийн замхыг үзчихье гэдэг шиг. Бас ийм ойлголт байна шүү дээ. Бид бол бас ер нь давуу талууд бол монголчууд бол байна. За, Норвег тэгвэл би тэр Норвегийн баялагын сангийн чинь тэгвэл тэр нефтэн дээр л түшгэлсэн тэр баг их $80 хүрч ийн гэж сонсоод байна. Үнэн. Тэндээс бол тэгэл мөнгө нь нефтэн дээр л тэгээ нефт тэгээд одоо байгалийн хий. Байгалийн хий. Тэгээ ийм хоёр өндөрлөл. Тэгээ өнөөдөр бол яг нефт унтсан такси мөртлөө олборлолт явагдаад тэгэл засгийн газар нь болоо. За ингээд баялагын сан энд бол татвараа таны хэлж байгаар бол сайн авч чадж гин гэсэн үг үү? Тэгэхээр яг хөрвдлийг үүсгэж чадж байгаа механизм.
баялагын тэгш хуваарлалт одоо нөрөөд хэрэгжиж байгаа юм юу гэхээр ерөөсөл тэрийг бол төр эзэмшиж байгаа. Төр. Энд нэг орд газар байлаа тэр олборлтыг бол яах нь одоо хөлсийг нэг компани аваад одоо жишээлбэл өөрөө ч юм уу нэг компани бий болгоод тэгээд тэр олборлолтод таарсан хөлсөө одоо усаас аваад бусад одоо зарах борлуулах юм болохоор ус төрдөө очдөг. Тэр орлогын төрдөө очдөг. Манайх шиг одоо нэг компани ингээд одоо ингээд юу гэдэг хамаг баялагын сороод одоо олигархчаад байгаа тийм юм бол байхгүй. Өнөөдөр жишээлбэл төр өнөөдөр 20 хэдэн тэрбум долларын одоо өр зээлтэй очлоо гэхэд бараг манай зарим хүмүүс чинь хувийн хөрөнгө нь бараг 2-3 тэрбум доллар болчихж байгаа үстэй тийм ээ. Ямар одоо эсрэг харагдаж байна. Тэгтэл нөрөөгт бол тэр одоо дэлхийн алдартай сэтгүүлүүд дээр одоо бүртгэгдээд байхаар тийм одоо тэрбумтон байхгүй ч гэсэн бүх иргэн нь 5 сая иргэн нь 3-аас одоо 5 сая доллар өргөт болчиход байна шүү дээ. 3-аас 5 сая доллар. Тэрбумтон байхгүй. Тэрбумтон байхгүй. Одоо бүгдээрээ баян. Бүгдээрээ. 3-аас 5 сая долларын хөрөнгө мөнгөтэй. Тэрэнд одоо үйл хөдлөл хөрөнгө тийм ээ хаус тэгэл тэр газар одоо унж байгаа машин гэж дотор байгаа хэрэглэл дээрээс нэмээд банкнд байгаа одоо хадгаламж. Тэгээд одоо өндөр цалинтай. Ийм л нэг юм байна шүү дээ. Энэ дээр одоо нэг ямар нэгэн байдаг юм зохиож л яриаг Норвегийн одоо бодит байдал. Одоо бол манайх чинь за энэ төрийн ил компани, төрийн ил өмч, төрийн ил үйлдвэр төрөөс л хэрэгжүүлж байгаа төсөл энэ төр үлөө дампо, төр муу менежер. Тэгэхээр яг энэ дээр бол яг зүгээр энэ одоо яг манай яг улсын энэ хөгжилд гараад байгаа бол гол өвчин энэ баг. Төрийгөө муулаад одоо төрд орохоор л одоо бурууддаг. Гисэн мөртлөө бүгдээ өөрсдөө нөгөө олигархууд чинь ч гэдэг юм уу тийм ээ. Энэ хүмүүс чинь хувийн секторын чинь төлөө зүтгээд байна шүү дээ. Манай хувийн компаниудын ихэнх бизнес дандаа төрийн мөнгөн дээр явдаг шүү дээ. Дандаа төрийн мөнгөн дээр л одоо том ашиг хийдэг. Тендер дээр. Дандаа тендер дээр төрийн мөнгөн дээр. Гэтэл төрийгөө муулаад байдаг. Гэтэл нөрөөг бол яг нь ерөөсөө маш өндөр цалинтай одоо мэдлэг боловсролтой өндөр хариуцлагатай мянган одоо тэр төрийн менежерүүдээ бий болгоод энэ чинь өнөөдөр ингээ бүгдээрээ одоо хамтаараа хөгжиж штэ. Ялгаа бол энэ. Өнөөдөр бол Оросын албаны улсад үүссэн сүүлийн 20 жил үүснээс одоо ингээл Оросын албаны улсын ерөнхийлөгч тийм ээ одоо Путинээс гаргах гал энэ олигархчсан нийгмээсээ салах гал ингээд явж штэ. Нөрөөгд бол 60-аад оны үед бол энийг шийдсэн. Ер нь олигархч болохгүй. Олигархч гэдэг маань нэг хүн ерөөс онцгой их мэдлэлтэй болно гэсэн үг байхгүй. Төрийн мэдлийг аавна, хувийн мэдлийг аавна. Ерөөсө хөрөнгө мөнгөний бүх мэдлийг аваад тэгэл энэ улс орны чинь одоо дампуурал төтөлж байна шүү дээ. Одоо тийм тод жишээ зөндөө байна шүү дээ. Одоо манад жишээ Чингис бонд гэж бодлоо, Самура бонд гэж харлаа. Яг зарцуулт бол ерөөсө 2-3 хүний гарын үсгээр 2-3 хүний одоо шийдэр ингээд явцсан. Одоо тэр мөнгө маань тэгээд бидэнд одоо ингээд эрх жилээс ч юм ингээд одоо дарамт болоод орж ирэх жишээний байна шүү дээ. Төрийн амжилттай төр өөрөө том төслүүдийг амжилттай хэрэгжүүлдэг бас сонгодог жишээ. Сингапурын Temasek байгаа тий. Тэ Сингапур байна. Тэн дээр чинь хамгийн гол нь төр өөрөө хариуцлага одоо чамаас хариуцлага асуух. Одоо юу гэдэг нь цагдаа ч гэдэг юм уу, тагнуулын ерөнхий газар ч гэдэг юм уу, авилгатай тэмцэх газар ч юм уу байна шүү дээ. Тэр механизмууд нь яг нь хамгийн гол нь зөв ажиллуулахгүй шүү дээ. Нөрөг бол тэр нэг хүн одоо сайд хүн жишээл юм бол бараг 10 центний үнэтэй жоохон тийм ээ одоо нэг хүлээ авалтанд очиод нэг яг нэг тим явдлаа гарч ирсэн 4 жилийн өмнө байна уу да. Гэрэгт тэдний одоо парламентын дэд дарга нь альчилж ирсэн. Тэгээ яг тэр парламентын дэд дарга нь өөрөө одоо өөрийн нэрэмжид хүлээ авалт хийхтэй. Одоо жишээлх юм бол тэр яг нэг усан хоцсон дээр хийх юм байл. Тэгээ усан хоцсон дээр хийхдээ одоо хамгийн үнэтэй дунджаас нэг 12,000 евро гоор илүү тийм юм сонгоцсон юм байл да. Яг тэн дээр нь бас нэг юм илүү мэлүү үйлчлэгээтэй одоо тэнд оролцсон хүмүүс нь бас нэг жоохон тийм хагас зүнцэн хувцсан байдаг. Тэгээ тэрийг сурвалжлагч нар нь илрүүлээл телевизээр гаргаад тэр хүн тэр улстай очруулсан 12,000 доллар 12,000 еврого төлөөл. Тэгээд улсын карьераа тэгээд уучлаарай би одоо игчлээ гэж. Тэгтээ тэнд бол улсад бол хохироод байгаа юм бол байхгүй 12,000 еврого босч төлөөл. Тэгээд тэр том одоо дарга хүмүүс огцрол ингээд улсын карьераа дуусгаж явах жишээ. Ийм л одоо ёс зүйтэй байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь төр бол одоо мундаг ажиллаж байгаа юм хэлбэр мөн биз дээ. Тэ. Та бас олон нийтийн сүлжээгээр нас өөрийн бодол санаагаа бичдэг тийм ээ. Зөв хөгжил гэдэг өрөвтэй. Би бас эндээс чи мэдээлэл авч ирсэн. Одоо энэ уул уурхай одоо юу гэдэг түүхийдийн үн өсчөөл унчхаад манай улс чинь сөхөсчөөд байна шүү дээ. Ингээл нэг том төсөлд хөрөнгө оруулсан чинь бүгдөө 17% гэж
хөлсөө арчаал ястай гоё байна гэдээ бус зайлгаалгүйгээд эсэж чинь. Одоо нөгөө үн ханшин нөгөө хөрөнгө оруулалтанд зогсчихоор яг хөтэ тэгэл нэг л удаа ороод хандчихаар тэгэл улс үндэстнэрээс хөрчих гээд та түрүүн ярианда их онцлоо. Таны бичиж байгаа зүйл дээр ч гэсэн их чухал одоо юу гэдэг илэрхийлэгддэг тэр зүйл бол хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуй. Таач бас яг энэ чиглэлээрээ судалгаа хийдэг. Манай энэ хөдөө аж ахуйн боломж нөөцийг яг юу гэж харж. За тэгэхээр эхлээ би тэрний асуулт. Одоо манайх тэр нөгөө ингээл манай эдийн засгийн хөгжилд 17-8% боллоо гал тийм ээ. Тэгэхээр бид энэ сайхан буйныг бол одоо өөрсдөө шингээж үлдэж чадаагүй. Энэ ерөөсөө юутай холбоотой гэвэл манай төрсвийн зарцуулалт. Манайд бол одоо төсөвтэй бол өнөөхөө дэндээ одоо яг нь хүүтэн сэтгэлээр хандж байна. Одоо ерөөсөө төсвийн мөнгө бол яг нь тэр хүний мөнгө байдаг учраас би өнөөдөр одоо захиран зарцуулах хэрэгтэй байх юм бол хэдэн тэрбумаар үржсэн ч ямар ч асуудал байхгүй тийм түрүүн би хэллээ шүү дээ. Нөрөөг 12,000 евро ялаа огцорлоо алга боллоо. Одоо маад тэр их олж исэн мөнгийг өрн тараа игээд байсан. Одоо өнөөдөр ч гэсэн хямралын үед байна гэж яхад чинь үндсэн хуулийн өөрчлөлтөөс одоо олон нийтийн санал асуулга 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж ингээд сууж шүү дээ. Гэтэл өнөөдөр тэр 5.5 тэрбум төгрөгөөр биднес өнөөдөр за жишээлх юм бол тийм ээ одоо яарамгт байгаа тэр хүүхдийнхээ эмнэлгийг урд оруулмаар байна шүү дээ. Эсвэл тэр зайсан доо 32 дуу сургуулийг урд оруулмаар байна шүү дээ. Эсвэл дээр очруудын ордод тэнд байгаа 14 дэх сургуулийг оруулмаар байна шүү дээ. Эсвэл бүр хамгийн ойрын жишээхэд би 12 дуудан сургууль төгссөн. Одоо манай сургууль заалгүй 7-8 жил болсон. Ингээл байж шүү дээ. Гэхдээ өнөөдөр ямар ч хэрэггүй юм дээр ингээл 5.5 тэдэн тэрбумыг ингээд зарцуулаад байсны л одоо хор уршиг энээр гарч ирж байгаа байхгүй. Хяналтгүй ямар ч хяналт байхгүй. Тэгэл сонгуулийн амлалтаас болоод тэгэл одоо 1.5 сая төгрөгчүүлөө ингээл 21,000 төгрөг хүртэл үүдөө тийм ээ. Тэр мөнгөийг бол манай ингээд бол аваагүй. Тэргээ ингээд дуусгаж байгаа байхгүй. А хүүхдийн мөнгө ч юм уу одоо энэ тэтгэвэр халамжаа нэмэх ёстой. Энэ бол зайлшгүй. Ганцхан тэр илүү энэ сонгуулийн амлалтанд орсон энэ бүгдийг бол одоо биднээс яах нь зэгслэх хэрэгтэй. Өнөөдөр энэ 5.5 тэрбум төгрөгийг ерөөсөө биднээс одоо зогсоох хэрэгтэй. Энэ хайр мөнгө шүү дээ. Энэ хэнд очих мөнгө юм тийм ээ. А тэрэнд бол үндсэн хуулийг бол өөрчлөх ёстой. Энэний төлөө бүгдээрээ явах ёстой. Ганцхан биднээс өнөөдөр бүх улс төрийн одоо улсын дээд шүүхтэй бүх улс төрийн намууд тэгээд тэр одоо идэвхтэнгүүд тийм ээ. Тэр төрийн бус байгууллагууд энэ хүмүүс оролцоод энэ үндсэн хуулийг одоо өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ тойрч сууж байгаа. Тэн дээр нэг одоо 5.5 тэрбум төгрөг шаардлагагүй шүү дээ. Одоо нэг ард түмнээс асууна гэсэн бас нэг тийм одоо муур багшийн дүрд ороод байх шаардлага бол байхгүй байхгүй. Ингээ 200 300 тийм ээ сууж байгаа. Одоо нэг 24 нам гэдэг байлгүй тийм ээ. Их том одоо парламент суудалтаа суудаг гэхгүйгээр улс төрийн хүчин гэж улсын дээд шүүхт бүртгэгдсэн учраас. Тэгээ ингээ өнөөдөр жишээлх юм бол улсын их хурлынхаа гишүүдийн тоог биднес бүр 140 хүртэл хүрж болно шүү дээ. Биднес энэ том хуулиудаа олонхороо шийдэж, олонхороо хөгжөөд ингээд явмаар байна шүү дээ. Өнөөдөр бол парламентын доторх, парламентын гаднах гэд хуваагдсан байгаа учраас биднес ерөөсөө урагшаа явахгүй шүү дээ. Доктортой хөгжил бол бий болохгүй байна. Одоо жишээлх юм бол парламент дотор хичнээн зөв юм ярьж байгаа ч гаднаас оноос хөдөлгөх гэж байгаа хүн бол яг нь энэ бол буруу юм гээл ингээл одоо янз бүрийн мэдээлэл хийгээл ингээд яваад ахаар энэ төлөвшөөгүй ард түмэн чинь одоо бохимдаад байна шүү дээ. Тийм ээ? Түрүүн саяны миний урдлын зочин ярьж байгаа шүү дээ. Тэр хүн өөрийгөө шатаалаа. Энэ бол ямар нэгэн намын буруу биш байхгүй. Энэ бол хувь улс төрчийн буруу байхгүй. Энэ бол хувь улс төрч. Нам гэдэг чинь олон нийтийн байгууллага. Намын дарга өнөөдөр хэн байгаагаар тэр айлын одоо өнгө зүс тийм ээ? Тэр гэрийн хойморт хин сууж байгаагаар тэр гэр одоо улаан байх уу, хөх байх уу, эсвэл цоорхоо байх уу, эсвэл олон түмэн одоо уян дээр нь багширсан ийм байх уу гэдэг л хамааралтай болохоос биш. Тэр нам гэдэг олон нийтийн байгууллагыг буруушгаад авах юм бол бид хөгжихгүй. Тэгвэл биднес одоо дэлхийн хөгжлөөс гажууд юм болно шүү дээ. Тэгвэл чинь парламентын чинь дан бие даагч нар бүрдүүлчих юм бол яаж хөгжих юм? Яаж биднес ойлголцох юм? Чистик санагддаг сая. За одоо тэгээ үндсэн асуудал. За хөдөө аж ахуйн тийм ээ. Хөдөө аж ахуйн хоршоол. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод одоо хүн амын хит төвлөрөлт явагдаж байна. Энэ хүмүүс Улаанбаатарт одоо тийм хайртай дуртай Улаанбаатарын тийм найрсаг болчоод энэ хүмүүс наашаа нүүж ирж байгаа юм биш. Энэ хүмүүс ажил хайж ирж байгаа. Амьдрал хайж ирж байгаа. Тэгвэл өнөөдөр биднээс бэлэн одоо Норвег, Дани, Шведийн бодлого байж шүү дээ. Өнөөдөр биднээс Норвег нь Бархан, Эрдэнэт одоо Сүхбаатар хот, Сэлэнгийн аймгийн Сүхбаатар хот, Улаанбаатар хот маань дэд үтцээр холбогдсон, төмөр замаар холбогдсон. Энэ дундуур одоо манай Сэлэнг мөрөн урсаад гардаг. Гэвч Сэлэнг мөрнөө түшиглээд биднес хүнс одоо хөнгөн үйлдвэрийн том паркт байгуулъя л даа. Ирэх 20 жилд ирэх 20 жилд энэний төлөө зүтгэе л да. Өнөө энэ 50 сая малынхаа махыг одоо дээд зэрэгээр боловсруулаад сурчээ тийм ээ. Арьс нэхийг дээд зэрэгээр боловсруулаад сурчээ. Тэгэл ерөөсөө махаас гарч байгаа бүх юм одоо
мөнгө болгох. Одоо нэг хоног дунджаар 500 мянган төгрөг болгох. Ийм л том үйлдвэрлэлийн бодлого тавья л да. Сэлэнг мөрнө төвшлээд. Тэгээд тэнд ажлын байр үйлчих юм бол аяанда дархан сэлэнг одоо Сүхбаатарлууч хүмүүс нүгээр эхэлнэ шүү дээ. Төрийн бол Улаанбаатар хотын одоо энэ төвжирэл утааны асуудал бол бас зүгээр хар аяндаа шийдэгдэн шүү дээ. Би 107 сард ирсэн ямар ч хөдөлгөөний одоо нэгтрэл байхгүй маш сэлүүх хүмүүс шүү дээ. Хүмүүс хайцсан хүмүүс бүгд өдөө амраа явуулсан. Тийм үед ийм байгаа гэж. Тэгэхээр чи биднээс бол боломж бол байгаа байхгүй. Гэтэл одоо энэ дэр ахаал нөгөө биднээсээ авч өрөнд хийх ахаал авчаад нөгөө мөнгө өрөх юм хийж шít. Ахаал хэдэн мянган километр одоо тараас зам тавина. Энийг одоо нөгөө төвчдөөс гарахын тулд гэдэг. Гэтэл нөгөөх нь хэрвээ тэр үйлдвэр байгууллагад хүмүүс нэргээ нүгэ явуучих юм бол тэр мөнгө чинь нэргээ ахаал өөр болох нь шүү дээ. Би тэгж л ойлгосон шүү дээ. Янтаас авах чаа 1 тэрбум долларыг одоо зам тавих чаамаа гэж. Энэ төвжирлэгөө болгох чаамаа гэж би ойлгосон. Зүгээр ойлголтын зөрүү бол байж магадгүй. Би нарийн нэгтэлж хараагүй тий. Тэгэхээр бидүүс салууд хоршоолсон үйлдвэрлэл гэдгийг л хөгжүүлэх шүү дээ. За хоршоолсон үйлдвэрлэлж би яагаад одоо томьёолоод байна гэх юм бол за та жишээлх юм бол малчин хүн бай гэж үү. Би үйлдвэрлэгч хүн бай гэж үү. Энд сууж байгаа хүн жишээлх юм бол борлуулагч. Та бол зөвхөн одоо малаа өсгөх. Та болохоор аль болохоор олон тооны мал, олон тооны чанартай мал одоо өгөх. Өөрөөр хэлбэл та бас мэдлэгдэж боловсрох хэрэгтэй байхгүй. Би болохоор танаас авсан малаар л олон тооны л бүтээгдэхүүн хийх. Дэлхийд одоо ямар юм одоо үнд хөрж байна. Малчин хүний хийж чадахгүй юм би үйлдвэрийн технологийн аргаар хийгээд ингээд биднес одоо Оросын холбооны улсад гаргах. Ийм л болгох тавих хэрэгтэй. Биднес өнөөдөр зөвхөн 3 саяулаа. Биднес нэг 14 саяын хүний одоо хүнс бэлдэх ийм том бодлоготой болох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол Оросын холбооны улсын 140 одоо сая хүнтэй болсон 10 саяын л одоо 10% нь биднес хүнсээр хангаж дийлэх юм бол тэгээд болно шүү дээ. Үйл оронд нь биднес эргээд нефть авч болно, мод авч болно. Тийм ээ, мод аваад биднес өнөөдөр жишээл Улаанбаатар түлшиндээ хийж болно шүү дээ. Гэх жишээний ийм одоо хөгжлийн асуудлуудыг яриад цэгцлээд одоо ингээ урагшаа явмаар байна. Тэгээд одоо нэг ингээл үндсэн хуулийн өөрчлөлт гэхэл нэг асуудал гарч ирэл одоо ингээл өнөө бүх л гацчихлаа шүү дээ. Тэгээд нэг тэр үндсэн хуулийг өөрчлөхгүй бол явахгүй ч юм шиг. Зарим нь болохоор үндсэн хууль ерөөсө хэрэггүй ч юм шиг юм яриад ингээл маргаал. За дээрэс нь нэмэл одоо тэгэл ахаал бас төсвөөсөө 5.5 тэрбум төгрөг гаргаж одоо санал асуулга явуулна гэл. Ингээл бас нэг мөнгө өрөх. Ийм юм яриад ингээл манай хангаа суусан шүү дээ. Танд ер нь одоо таавал Нориогт 14 жил болчихж байгаа юм байна. Тэгж би 14 жил болж байна. За Нориогийн одоо юу гэдгийг за эрүүл мэндийнх нь юм, боловсролынх нь юм, нийгмийн халамж үйлчлэгээ юм, төрийн бодлого шийдвэр юм, заавал уурхайн бодлого юм, эдийн засгийн ерөнхий одоо юу чигд ингээд төрөлжүүлээд тэг концепт боловсруулсан. Тэрийг Монголын хөлсөнд буулгацсан. Одоо нэг тийм судалгааны за ер нь ингээд шууд хуулаад энийг нь жоохон монголжуулаад ингээд авчиг гэсэн тийм төсөөл хөтөлбөр юм байна уу? Бага. Би одоо ингээд алтан дунджийн нийгмийг байгуулъя гэсэн. Одоо тийм хөтөлбөр хийсэн байна. Энэ бол одоо ганцхан миний санаа байна. Алтан дунджийн нийгэм гэдэг нь ерөөсөө л хүн амын маань одоо 70-80% нь дунджаар нэг одоо Норвегийн хэмжээ нэг 5,000 одоо доллар Норвегт бол. Яг манад нэг 1,000-2,000 долларын хэмжээтэй хүрэхээр тэгээд ингээд баялагын төвшин байрлалтыг явуулсан. Ийм нийгмийг байгуулъя л гэсэн. За энд бол тэгэл хоршоолол тэгэл хот байгуулалт одоо бүх л асуудал шийдэгдсэн байна. Одоо ч гэсэн миний сөхөнд л явж байна л да. Тий. Энийг л одоо ингээд олон нийтэд ингээд хилцүүлээд ингээд дэвшүүлээд ингээд одоо явмаар байна. Энийг тэрийг бол одоо манайх тэр зөв хөгжил одоо группээр бол бас нэлээд тавьдаг. Одоо нэлээд постлч одоо хүмүүст хэлцүүлдэг. Тий. Алтан дунджийн нийгэм гэснээс ер нь одоо алтан дунджийн нийгэм гэдэг маань бол Скандинавын тэр хөгжлийн одоо тэр загварыг л одоо монголчилсан нэр. Одоо зарим нь бол өмөрдийн загвар гэж яриад байна тийм ээ. Би бол алтан дунджийн нийгэм эсвэл зөв социализм гэсэн ийм нэр өгöd байгаа. Тэгээ яг алтан дунджийн нийгэм. За социализм гэхээр хүмүүс хачлах байна. Ер нь бол социализм гэдэг бол их буруу нийгэм бол биш шүү дээ. Энд чинь нийтийн төлөө гэсэн л нийгэм шүү дээ. Яг хөө энэ дэр коммунист онол орж ирээд одоо хит зүүнтний асуудлууд орж ирээд балцснаас бол яг зөв социализмыг байгуулж байгаа улсууд бол Норвеги, Швед, одоо Дани, Финланд бол байж шүү дээ. Тэр хүмтэн байхгүй. Бүгдээ 3-5 сая. 3-5 сая хүнтэй. Тэнд бол бүх айл хаустай, бүх айл одоо амьдралын ямар ч асуудал байхгүй. Сая үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж хахад би нэг судлаачтай ярьж хахад үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн чухал зүйл бол үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг бид нэр өөрчлөх ёстой. Бид нэр ингээл хүмүүнлэг иргэний гэдгээс гадна чинээлэг нийгмийг
байгуулна гэдэг зүйлийг үндсэн хуулинд оруулаа. Тэгэхээр чинээлийн нийгмийг байгуулна гэдэг маань юу гэсэн үг вэ? Биднес үйлдвэрч хэрэгтэй байхгүй. Юу байна тэн дээр одоо ямар түүхий үед байна тэн дээр л одоо тулгуурласан одоо юм үйлдвэрлэлийг хүчрэх хэрэгтэй. Энэ дээр бол ерөөсөө манад бидний уламжлал мал аж ахуй шүү дээ. Тэгэхээр биднес хүнс хөнгөн үйлдвэрлэл нэн тэргүүнд л одоо авч үзье. Зүгээр яг дэлхийн зах зээл дээр одоо махны үн одоо ингэж энэ нүүрс мөрснийх одоо зис мисийн үн шиг ингэж айхтар хэлбэлцдэг байх. Тэгээд ч гэсэн одоо ингээд судалгаа мэдлэг харж явах дутхгүй одоо манай дэлхий чинь 50 тэрбум төгрөг 50 тэрбум хүн амтай болно. Тэрний хэмжээгээр одоо хүнсний хэрэглээ нэмэгдэнэ гэж яриад байна. А тэрний хэмжээгээр одоо Оросууд маань амьдрал нь сайжруулах юм бол бидээс одоо хоол ингээл өөрийнхөө үн таарсан хэмжээгээр өгөөл тий одоо хятадд ч гэсэн одоо манайхаас мах хүнс авах их бас их сонирхолтой болцсон байна шүү дээ. Тэгэхээр бол манад зах зээлийн асуудал бол байхгүй. Бид бол бас одоо газар зүйн хувьд их ашигтай байрлалтай газар шүү дээ. Оросын холбооноос өмнө нь одоо бүгд найрамдах хятадд болсон. Дэлхийн хоёр том хүчрхийг одоо үйлдвэржиж байгаа, хөгжиж байгаа, хүн ам нь өсөж байгаа юм хоёр болсон. Боломжийг тэгээд яг хаа үндсэн хуулиар яриад яг хаа үндсэн хуулиар гол шийдэл болчиход байна. Үндсэн хууль дээр яг тэгвэл үндсэн хуулийн дээр зурдаа зүйл дээр байх шүү дээ. Одоо нийтийн баялагийг нь ашигт малтмал Монгол төрийн өмчөө гэдэг. Тэгээд тэрийг яагаад дааж мөрдөхгүй. Тэрийг дааж мөрдөл ингээд нориуш ингээд хөгжил та. Төрийгөө хүчтэй болгоё. Төрийн мянган менежерүүд бэлдээ. Тэгээд бүгдээр одоо хууль дүрмээ сахий, мөрдөй. Ингэж л уус сурж шүү дээ. Тэгээд нэгэн цагт одоо биднес чинь дэлхийн талыг эзэлж явахдаа бол ийм дорой байгаагүй шүү дээ. Тэр үед биднес ганцхан хууль дүрмээ одоо ягшлал сахидаг, мөрддөг, бие энийгээ хайрладаг, хүндэлдэг. Тийм ээ? Бие эндээ итгэдэг. Ийм байлаа шүү дээ. Одоо биднес бол үнэхээр зэрлэгсэн нийгмийг байгуулж шүү дээ. Тин чадaltaй л ингээл явдаг, төрийг өгөөсгсөн мөртлөө нөгөө эрх мэдэлтэй хүмүүс нь хамаг баялагт одоо эзэн суугаад шүү дээ. Энэ дээр хичээл одоо эрх мэдлийн тэмцэл явж шүү дээ. Одоо өнөөдөр бол ингээд Монголд ойролцоогоор бол орд газрын 3000-аад одоо лиценз тараагдсан байдаг гэдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр бол нүүрс ч юм уу, зис ч юм уу, тийм ээ, төмөр ч юм уу олборлогдож л байгаа шүү дээ. Гэтэл орж иж байгаа мөнгө гэж байхгүй. Гадаад төр одоо гадаад өөр одоо 20 хэдэн тэрбум доллар болсон гэл. Энэ 20 хэдэн тэрбум доллар гэдэг нь яг одоо гаргаад тавьсан баталгаатай тоо биш юм уу мэдэхгүй. Яа тэгэхээр би энийгээ ялж, би энийгээ буруутгах гэхэд ингээд ийм тоо гаргаж ирээд тавьчихдаг. Тэрийг телевизээр үзээд сууж байгаа ч юм уу гудамжинд тавьж байгаа хүн үзээд уур хүрээд идэг. Нэг ийм л нийгэм рүү орчод байна шүү дээ. Одоо ингээд бид яг Африк руу ороход ойртоод байна гэж байна. Латин Америкийн одоо Аргентин, Бразил одоо тэр улсуудын одоо төвшөнд л биднес яваад очичлаа шүү дээ. Аргентин бол нэг 70-80 оны бас л ийм асуудлаараа болоод баахан өр тавиал, зээл тавиал, улс төрчтөнд баяжаад одоо өр хүүхдүүд нь бүгдээрээ их орносоо хөгдөөл одоо Америк нэгдсэн улс ч юм ингээд амьдарч байдаг, Канадад ч юм амьдарч байдаг. Жаа байдлаа 50 тэгээслэх цаг дуусчин. Зүгээр нэвтрүүлгийнхаа төгсгөлд холын үнээс үг дуул гэдэг. Дэлхийн ертөнцөд бас аимшигтай зочид мэдээнүүд олон байна л да. Нөрөөгдийн байдал ямар хөө энэ дөрөвчтөөс алын ядалгаас үүдээд. Тий, тэгэхээр яг одоо дэлхий бол одоо маш аимшигтайгаар хүүтэрч байна. Энэ бол одоо цаг агаарын хувьд биш юм байна. Одоо хүний хоорондын үзэн ядалт, одоо үндэстэй хоорондын үзэн ядалт, шашин хоорондын үзэн ядалт. Ингээд одоо нөрөгд бол ойролцоогоор одоо өнөөдрийн байдлаар 190 мянгаад одоо сири гэсэн одоо сирил гэсэн нэрэнд байгаа шүү дээ. Дөрөвсөд бол авцсан байгаа. За тэгээд өчигдөр орны бас яг сонигоор вебсайтаар нь ороод харж хахад нөрөг бол одоо нэмж бол цагаач авах болж байгаа юм байна. Тим шийдэл бол нэгдсэн шийдэл бол Шенгений орнууд баруун Европ орнууд Шенгенээс гадна визийн цуцлана гэдэг юм. Тэгээ одоо ерөнхийдөө 1 жилийн одоо нөгөө оршин суух эрх өгөөд за тэгээд тэр хүмүүсээ ингээд одоо юу гэдгийг одоо ялгаж салгаад англиад ч гэх юм уу тэгэл буцаах юм шиг үлээ. Тэгэл бөө хэрүүл үүсэн шүү дээ. Одоо шивэд бол маш хүнд байдалтай байна. Нөрөө хүнд байдалтай байна. Герман хүнд байдалтай байна. Дээрээс нэг одоо Францд ингээд Бельгид ингээд үгээд эхэллээ. Ер нь бол энэ одоо шашин хоорондын мөргөлдөөн бол ерөөс бол байнга л явагдаж байгаа шүү дээ. Ер нь их хэцүү. Энэ тэнд явахад одоо ингээд зургаар нийтийн тээврээр суух одоо ингээд биенээсээ болгоомжлол чиний хажууд одоо алуурчин чинь байна гэл. Анхааруулсан. За тэгээ таны ажилд амжилтсан. Та бүхэн бас дахиж ярилцах тийм цаг зав гаргах шүү дээ. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Бямбарын үгийн явдлыг хүрдэг ярилцсан хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Ирэх Бямбарын цагт эргээд уулзъя. Сайхан хамраа байгаа шүү дээ.